За намайг Баасан давгийн дүлгөөн гэдэг. Тэгээ миний хувьд бол энэ Iron Man гэдэг тэмцээнийг бол 2007 онд бол эхлээд бол сонссон. Тэгэхээр энэ бол их сонирхолтой тэмцээн байт юм байна. Оролцох юмсан гэж бол бодож исэн. Дараа нь 2019 онд би Узбекистанд ажиллаар явж байсан чинь тэнд би нэг Киргиз, Бакей гэдэг Киргиз залуутай яг энэ Iron Man-ы талаар нэлээд удаан ярилцсан байсан. Тэр өөрөө энэ бүтэн Iron Man-ыг дуусгаад яг одоо 40 настайдаа бүтэн Iron Man-ыг бол дуусгасан юм уу да. Тэгэхэд надад өгсөн зөвлөгөө нь эхлээд чи заавал одоо Олимпийн буюу Олимпиад оролцдог энэ төрлийнх нь хийж үз. Дараа нь хагас Iron Man-ыг хийж үз. Тэгсний дараа бүтнийг нь оролдоорой. Тэгвэл чи яг юу хэрэгтэй гэдгийг ингээд аажмаар бол бэлтжсэн айгүй сайжирна гэсэн. 2024 оны их хурлын сонгуулийн дараа ямар ч байсан хагаст оролцож үзье гэж бол шийдээд наадмын дараагаас сэлэлтийн бас бэлтгэлээ эхлүүлсэн. Тэгээ сэлэлт бол миний хамгийн муу. Тэгэхээр энэ дээр сайн гарчих юм бол ер нь бусад юмнаар бол би асуудалгүй л гэж бол боддог л доо. Тэгээд 8 сарын 16-нд би Үгийн нууран дээр хойд эргээс нуртын эрэг хүртэл бол 4.2 км-ийг бол зогсолтгүй бол сэлж бол гарсан. За тэгээд тэрний дараагаар тойроод гүйтсэн баггүй. Сэлж гарч ирээд 23.6 км тойрч гүйчингууд надад ямар бодол төрсөн гэхээр хагас Iron Man-ыг 90 км-ийн дугуйг нэмчих юм бол ямар ч байсан бол болчих юм байна гэдэг. Тэгээд одоо энэ 7 сарын сүүлээр буюу 24 оны 7 сарын сүүлээр анхныхаа дугуйг бол авсан. Өмнө нь ямар ч дугуй эзэмшдэг байсан. За тэгээд энэ хагас Iron Man-ыг бол яг үнэ эхлэхэд бол за ор зүрхээрээ хүү суур одоо фитнес суур өөрийнхөө тэр өмнө нь олон жил хийж исэн бэлтгэл сургуулийн тэр суураараа л орчлоо гэж харж байна. Нүнээс айхтар бол бэлдсэн зүйл байхгүй. 8 сарын 16 за Үгийн нуур цэлснээс хойш би тэмцээний өмнө Вьетнамд очиж нэг 2 өдөр сэлснийгээс тооцвол бараг бэлтгэл хийгээгүй. 8 сарын 16-наас хойш дугуун дээр гэрт нэг 7-8 удаа гадаа 2 удаа бэлтгэл хийсэн. Нэг нь тэрэлчээд нөгөөх нь Вьетнамд ингэж хийсэн. Гүйлт бол за яваа бас нэг 2-3 удаа бол яг энд зориулж гүйсэн шүү. За Вьетнамд бол яг тэмцээн болох 7 хоногт бол очсон. Тэгээд нэг 3-4 удаагийн бэлтгэл хийх ийм боломж бол надад олцсон. Тэгээд тэр үеэр бол за талд нь унтсан, талд нь бэлтгэл хийсэн дээ. Дадсэл бэлтгэлээ их гээд анхны дадаас бэлтгэлээ их гээд ирсэн байж байна. Өглөөний 6 цаг болж байна. За сэлээд эхэллээ. Эхний бэлтгэлээ гээд гарч ирж байна. Анх удаа хөлгүүд далаад болсон шилтэй. Тэгээд яг өөрөө бол ингээд сэлээ явчих хэмжээний чадал байгаа ч гэсэн яг ингээд дөхүү эсвэл ингээд харагдах болчих жоох байхгүй. Тэгэхээр тэр үед жоохон яоцгүй юм уу жоохон эвгүй юм. Энийг жоохон амьсгаад чадаа юм шиг. Тэгээ анх Үгийн нуурт ингээ ороод сэлснийг бодоход арч асуудалгүй. Одоо энэ нэг жижигхэн бүүвийнүүд явж байгаа. Энэ бүр бөмбөг те. Бүүвийг нэг зэрэг нэг хөвч бөмбөг дундаа 50 м гэсэн. Тэгээ явсараа тийшээ нэг 400-500 м-ийн зайд байгаа. Тэгээд энэ өргөөшөө нэг 800-900 м сэлээд. Тэгээ тийм бүр тэр цаана байгаа. Одоо тэр нэг завны наад нэг хамгийн цаатлын бүү харагдаж байна. Тэгээ тэргүүр тойроод буцаад наашаа сэлээд энэ улаан бүүгийн энэгээр очих юм байна. Давлгаа нь бол гайгүй л ах шиг байна. Тэгээд гайгүй ах тусмаасаа давлгаатай бол тэгэл
ус залгын хэсэг шүү дээ. Одоо Iron Kids гэж бас 11-ээс 15 настай хөлт бол тийм ээ. Тэр нь болохоор өнөөдөр болж байгаа юм байна. Iron Man нь болохоор маргааш. За 11 сарын 15 тэмцээн болохоос 2 өдрийн өмнө. Өнөөдөр ямар бэлтгэл хийх вэ? Өнөөдөр далаад сэлэн бүүнэ. Маргааш өглөө тэмцээ тэгээ өнөөдөр ерөнхийдөө би амралтын байдалтай та нэг ачаал нэмэхгүй байгаад байгаа. За энэ оролцож байгаа бүх хүмүүсийн нэрс байгаа. За тэдгээр басан даваа гэсэн нэр байна. За манай байрлаж байгаа байрнаас маань ийм ойрхон үндсэн талбай тэнд харагдаж байна. За оролцож байгаа бүх хүмүүс маань дугуйгаа өнөөдөртөө маргааш тэмцээн эхлэн өмнөх оройн дугуйгаа байршуулсан юм байна. Маш олон дугуйнууд аль хэдийн ирээд. Нийт хэдэн оролцогч орж байгаа юм да. Ваа амар халуун байна. Гадаа 32 градус. Тэмцээний өмнөх өдөр бол бүх тамирчтай дуудаад альбан ёсоор тэмцээний за ингэж энэ хэдэн метр сэлээд 500 метр сэлээд ингэж тойроод 900 метр сэлээд дахиж ингэж тойроод буцаад 500 метр сэлгий шүү гэдэг ингээд бүх зааварчилгааг өгдөг. Тэгээд энэ хэсэг дээр та нар одоо сэлсэн хугацаас болоод дугуун дээрээ суугаад ингэж явна гэдэг бүх маршрутыг бол зааж өгдөг. Тэмцээний өмнөх өдөр шүү дээ. Тэгээд тэмцээний өмнөх өдөр бас бид нэр өөрсдийнхөө дугуйг бол гүүхтэй авч явах юмтайгаа хамт тэр заасан газарт нь очиж байршуул. Take the shoe and хит өндөр зүрхний цохилтод орохгүйгээд эхлээд нэг жоохон аажуухан алхаж хагаад тэгээд аажуухнаар сэлж эхэлсэн. Тэгээд яг дунд үед нь бол хурдаа нэмээд тэгээд сүүл рүүгээ жоохон хурдаа бол хассан. Яагаад хассан бэ гэхээр би нөгөө тойрох ёстой тэр бөмбөлхийг бүр хитэрч сэлээд бараг нэг 100 метр хитэр сэлсэн үү яасан баг тэгээд би буцаж сэлээд ингээд бас сэлтэн дээр бол дараачийн зүйл дээр бол анхаарахад бол ерөөсөө тэр сайн харж сэлэх ёстой юм байна. Усны нүдний шил зүүж байгаа учраас би линз авч усандаа зориулж линзтэй сэлэхгүй бол тэр бүүвийн нүдэ буюу тэр хөвдөг бөмбөлгүүдээ бас харж чадахгүй тийм тохиолдлууд бас гарсан. Тэрэн дээр бол анхаарах хэрэгтэй юм байлээ. За ус бол үнэхээр сайхан байсан. Айгүй дулаахан өглөөний 6:15 гэж бид нэр сэлж эхэлж байгаа штэ. Тэгэхэд бол усны температур одоо бараг Цельсийн 26, 7, 8 градус ингээд ямар ч тийм хүүтэн санагдаагүй бүлээн бага зэргийн давалгаатай. Тэгээд би бол нэг 40 орчим минут сэлэх болов гэсэн усанд бол 49 минут бол сэлсэн байлээ. Хугацаа бол сэлтэн дээр бол айхтар их алдсан гэж хэлэхгүй хамгийн их алдсан хугацаа бол ерөөсөө дугуун дээр л алдсан.
Яагаад дугуун дээр алдаж байна вэ гэхээр би зүрхний цохилтоо өндөр буюу 5 дугаар зоон руу оруулахгүй нэг 3 дугаар зоон, 4 дугаар зоон дээр байхын тулд би хит их ачаалалтай, хит их хурдан болж ийгээгүй. За хоёр дахь нэг шалтгаан бол миний одоо тэнд ашигласан зүгээр Giant гэдэг дуу байгаа. Any Road гэдэг нэртэй ямар ч одоо замаар явна, шороогоор явна, асфальтан дээр явна. Тэнд байгаа оролцогчдын бараг 90% нь мэрэгжлийн дугуй бол ашиглаж ирсэн. Мэрэгжлийн дугуй бол бүр ингээд аэродинамик буюу агаарын зүсэлтийг бол сайжруулсан тэр хэмжээгээр 10%, 20% хурдаа надаас илүү одоо хадгалж чаддаг ийм дугуйнууд. Миний дугуйны цаг бол 3 цаг 24 минут гээд яг хөө миний бодож исэн хавцаа тэгтээ би нэг 26-аас 26.3 км/цагаас илүү хурдтай явах болов гэсэн тэрнээсээ бол бас тэндээ бол хүрч бол чадаагүй. Гүйлтэн дээр бол нэг зүйл нэлээд зөрүүтэй байсан нь бол яхаарахгүй цаг агаа. Хэдий тэнд очиод нэг 3-4 өдөр ингээд бэлтгэл хийгээд орж байгаа ч гэсэн тэр цаг агаарт бол тэр 30 хэдэн градусд бол тасахгүй юм бэл. Тэгээд юм бөхчм юм чиглэг учраас яг ингээд дээрээс нар шарчингууд тэм ч учраас зүрхний цохилт бол гүйлт хэсэг дээр бол миний бодож ирснээс бол өндөр байсан. Тэгээд тэрийг бууруулахын тулд байнга зогсож ус авч ус дээрээсээ асгаж мөс аваад авсан мөсөө ингээд нуруу руугаа ингээд хийж биеийн температурыг буулгахыг бол байнга оролцож байсан. Тэгээ хит их биеийн температур өсөд ирэхээр зарим нэг оролцогчид бол ингээд мяарцсан нэг нь бүр ингээд гүйлтийн замаар хажуу руу ингээд унаад өгцөн хүмүүс ингээд хөлийн өргөд ус асгаад ингээд сэрвзүүлж байгаа тийм тохиолдол бол гарч ирсэн. 12 болж байна. 2:45-аас өмнө дуусгах хэрэгтэй. Гадаа нэмэх 30 градус амар хаалган зүгээр уурсаж байна. Finish line тэнцээ харагдаж байна. Амар хаалган байна. Post-race party coming in. Oh yes, I got you. We got cars. I got one. We having over here running to the finish line. Dolgun Basa Dava. За тэгээ барайнд орох мэдрэмж бол тэрэн шиг гоё зүйл бол байхгүй л дээ. 7 цаг ингээд хийцэн тэгээд за ямар ч байсан энэний ард бол гарлаа гэдэг тэр мэдрэмжийг авнаа гэдэг бол үнэхээр тийм гоё сайхан зүйл гэж бол би хэлнэ. Тэгээд тэр барайнд ороогүй юу? За одоо ингээд дараачийн бүтэн тэмцээндээ ямар ч байсан илүү бэлтгэлтэй орно шүү дүлгөөнөө гэдэг бол тэр зүйлийг бол өөртөө бол хэлж ийсэн. Яхаарахгүй энэ бэлтгэл муугасаа болоод би бол яг өөрийнхөө ботсон цагт бол энэ тэмцээнийг бол дуусгаж бол чадаагүй. Тэгээд өөрөөрөө бахархахаас илүү бас гэр бүлийнхнаараа бол бахархаж байла. Одоо энэ бэлтгэл хийнэ гэдэг бол гэр бүлтэй өнгөрөөх тэр цаг хугацаагаа би бас хомслоод хүн одоо өөртөө ажиллаж гин гэсэн үг. Тэр бүхнийг минь ойлгоод бас дэмжиж явж байгаа. Манай гэр бүлийн хүн тэгээд манай хүүхдүүд байна. Тэгээд бас тэднэрээрээ бас бахархаж байлаа.